Ахлахангийн физикийн сонгон судлах хичээлийн танилцуулга. Физик гэж юу вэ? Энэ асуултад цөөн үгээр хариулахад маш хэцүү. Монгол орны тухай мэдээ гэвэл Монгол орноор хөндлөн гулд аялах шаардлагатай нэгэн адилаар физикийн хязгааргүй ертөнцөөр аялсны дараа л энэ асуултад хариулт өгч чадах байх. Хэрэв та байгаль ертөнц, юм үзэгдлийн зүй тогтол, орчил, хөдөлгөөний учир шалтгааны талаар мянган яагаад гэдэг асуулт тавих дуртай бол танд физик хамгийн ойрын туслагч байх болно. Физик бол байгалыг олон зууны туршид судлах явцдаа хүн төрөлхтний олж илрүүлсэн өв соёл, байгалийн хамгийн түгээмэл шинжлэх ухаан, математикаар зэвсгэлсэн онол, туршилтын цогц арга ухаан юм. Физик нь нүдэнд үл үзэгдэх эгэл бөөмсөн ертөнцөөс орчин үеийн дуран авиан мэлмийн үл хүрэх мега ертөнцийн бүхэл зүйлсийг судалдаг. Физик бидний эргэн тойронд хаасайгүй байдаг. Дээрх утгаар физикт хамаагүй физикээс ангид орших нэгж бит зүйл үзэгдэл багаж төхөөрөмж бидний эргэн тойронд нэгэхэн ч үгүй. Иймд бид физикийн ертөнцид физик далайд амьдарч байна. Бурханд хамгийн ойр ертөнцийн мөн чанарыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол физикчид юм. Математикийн хамгийн өргөн хэрэглээ, инженер, зохион бүтээгчдийн зэвсэг, бүхэл техник тоног төхөөрөмж, хэрэгслийн язгуур үндсэн физик юм. Физикийн хичээлийг сонгон судалснаар ямар боломжууд нэгдэх вэ? Физикт суралцсанаар шинжлэх ухаанч эрэлт хайлт, асуудалд хандах шинжлэх ухаанч арга барил эзэмшдэг. Ингэснээр физикийн мэдлэгээс гадна асуудлыг тодорхойлох, загварчлах, төлөвлөх, турших, шинжлэх, баталж нотлох, холбоо хамаарал олж илрүүлэх чадвар эзэмшинэ. Физикийн сонгон судлах хөтөлбөр нь олон улсын ахлах сургуулийн хөтөлбөртэй дүүцэх учраас хөтөлбөрийн шаардлагыг хангасан нөхцөлд дотоод гадаадын ихтэй сургуулийн физикийн ерөнхий курсын кредитийг биелүүлсэн тооцогдно. Тохиромжтой мэргэжлүүд: судлаач, бүх төрлийн инженер, электроникч, мэдээлэл технологич, програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн гүйцэтгэгч, тоглоом хөгжүүлэгч, кибер аюулгүй байдлын шинжээч, биотехнологич, микробиологч, шүүх эмнэлгийн шинжээч, материал судлаач, автомашины техникч, сахилгааны инженер, харилцаа холбооны инженер, агаарын болон сансрын хүлгийн инженер, өгөгдлийн шинжээч зэрэг олон талт мэргэжил эзэмшихэд давуу талтай.